дэлгэц, гар хулгана, төв боловсруулах байгууламж, шуурхай санах ой, хатуу дэсэг эдгээрийг компьютерийн техник хангамж гэдэг. Компьютерийн техник хангамж гэдэг нь бидний гарт баригдаж, нүдэнд харагдаж байгаа бит төхөөрөмжүүд юм аа. Эдгээр нь өөрийн гэсэн хүчин чадал, онцлогтой бөгөөд өөрийн гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь дисплей буюу дэлгэц, кейборд буюу гар, маус буюу хулгана, централ процессинг юнит буюу төв боловсруулах байгууламж, random access memory буюу шуурхай санах ой, hard drive буюу хатуу дэсэг. Эдгээр нь компьютерийн техник хангамжийн үндсэн төхөөрөмжүүд юм аа. Техник хангамж нь тодорхой үүрэгтэй байдаг гэсэн. Тэгвэл дэлгэцний тодорхой гүйцэтгэх үүрэг. Дэлгэцний төрөлх чадварыг пикселээр илэрхийлдэг. Пиксел гэдэг нь нэгж талбайд эзлэх цэгийн хэмжээ юм. Дэлгэцийн нэгтрэл 800 Hz 600 гэвэл 480 мянган ширхгийг төрсөлж байна гэсэн үг. Гар буюу хулгана. Гар хулгана. Компьютерт USB портоор холбогдно. Утасгүй гэрэлтэй гээд маш олон төрлийн гар хулганууд байдаг. Төв боловсруулах байгууламж. Компьютерийн уурах тархи хийгдэж байгаа бүхэл мэдээллийг боловсруулдаг. Төв боловсруулах байгууламжийн хурдыг герц буюу херцээр хэмждэг. Жишээ нь 2.4 ГГц буюу хурдтай байна гэдэг нь 1 секундэд 2.4 сая үйлдэл хийнэ гэсэн үг. Хатуу дэсэг компьютер дэх мэдээллийг удаан хугацаанд хадгалдаг. Шуурхай санах ой. Энэ санах ой нь компьютер асаалтай байх үед ажиллаж боловсруулж буй өгөгдлийг хадгалдаг. Хэмжих нэгжийг мегабайт, гигабайтаар тодорхойлдог.